За тэгээд өнөөдөр 2-7 хоногийн өмнө би Лук 12-ын 49-ийн дэлгэсэн дээр гарсан ишлэлийг хуваалцсан та санаж явах те. Би газар дээр гал хаяхаар ирсэн билээ. Энэ гал хэдийн ассан байхыг би ямар их хүснэ вэ гэж Иесус хэлсэн байна. Биднийг галтай байгаасаа гэж Бурхан хүсдэг. За тэгвэл өнөөдөр би та бүхэнтэй гал унтрах ёсгүй гэдэг энэ сэдвээр эзний үгийг хуваалцгач. За тэгээд манай нэг юм гаргаж өгөх боломжтой бах тий. За Леви номын бүгдөө 6 дугаар бүлгийн 8-аас 13 дугаар ишлэл рүү хамтдаа очие. За Леви номын 6-гийн 8-аас 13 дугаар ишлэл хүртэл хамт уншъя. За бүгдөө гаргасан бол хамтдаа уншъя. 3 Эзэн Мосед айлдахдаа Ааронд болон хөвгүүдэд нь тушаан шатаал дахлын хууль ийм юм. Шатаал дахлыг бүхэл шүнжин өглөө болтол дахлын ширээн дээр галын хоовонд байлгах бөгөөд дахлын ширээн дээрх гал түүн дээр дүрлцсээр байх ёстой. Дахилж майланган нөмрөг хөмсөх бөгөөд биедээ дотор хувцастай байх болоо. Дахлын ширээн дээр гал шатаасан шатаал дахлын үнсийг тэр авч дахлын ширээний хажууд тавив. Тэгээд тэр хувцаа тайлан өөр хувцас өмсөд үнсийг хуарангийн гадна цэвэр газарт аваачив. Дахлын ширээн дээрх гал унтрахгүй. Түүн дээрээ үргэлж дүрлцсээр байна. Дахиж түүн дээр өглөө бүр мод түлээ нэмж дээр нь шатаал дахил үрж тавиад эвийн дахлуудын өөхийг шатааг. Дахлын ширээн дээрх гал байн асаж байх ёстой. Энэ нь унтрах ёсгүй гэсэн. Бүгд хамт хэлэх үү? Энэ нь унтрах ёсгүй. Хажуудаага өндөө хэлэхгүй. Энэ нь унтрах ёсгүй. Бурхан биднийг бүтээгээд Бурхан бидэнд өгсөн тушаал бол газар дэлхийг дүүргэж, газрыг эзэмшиж, Бурханы бидэнд бүтээж өгсөн бүгдийг захир гэж хэлсэн байна. За энэ өсвөрийн хүүхдүүд дунд нь нэг томчоо суух юм уу? Бурхан биднийг бүтээгээд биднийг захир гэж өгсөн. Яг энэ нараа галтай амьдрал бол Бурханы бүтээгдсэн тэр зорилгын дагуу амьдрах тухай хэлж байгаа маа. Тэрээс биш ямар нэгэн байдлаар шүдэнд чожгоол кармалж яваа гэсэн үг биш шүү. Галтай амьдрахынгүүтэл тийм ээ шүдэнс чожгоол одоо кармалж явах тухай биш шүү байх тусаа. Энэ Бурханы бүтээсэн зорилгын дагуу амьдрах гэж хэлж байгаа. Тэгвэл өнөөдөр яг энэ дээр юу гэж хэлж байгаа гэх юм бол өнөөдөр мэдээж хуучин гэрээний дахлын тухай би ярих гайгүй. Энэ бол тийм ээ дахил өргөх зааврын тухай хэлсэн. Гэтэ өнөөдөр бидний итгэлийн амьдралын зааврын тухай хэлж байгаа. Гал бас унтарна гэж анхааруулсан байна. Тийм учраас дахиж өглөө болгон тэр галыг өрдөж байх тухай хэлсэн байна. Энэ хараа үгэн дээр гарч байгаа агуулгууд нь бүгдөө маш утга учиртай. Аарон болон түүний хөвгүүд нь тушаан шатаал дахлын хууль нь ийм юм. Шатаал дахлыг бүхэл шүнжин өглөө болтол дахлын ширээн дээрх галын ховонд байлгах бөгөөд дахлын ширээн дээрх гал түүн дээр дүрлцсээр байх ёстой гэж хэлж байгаа. Энэ дахлын ширээ гэдэг бол Бурхантай харилцах харилцааны тухай ярьж байгаа. Яг бол хүн гэм нүгэл хийгээд тэр гэм нүглээ Бурхантай эвлэрхийн тулд дахлын ширээн дээр тэр одоо дахил болгон өргөх гэж байгаа мал адгуусаа авчран тавьдаг гэсэн. Тэгээд шатаадаг гэсэн. Тэр нь юу гэж хэлж байгаа юм бол энэ дахлын ширээ гэдэг бол Бурхантай харилцах харилцаа. Нэг талаас Есүс Христийн загламыг хэлж байгаа. Бид нар загламаа дээр л эвдэрсэн. Бид нар загламаа дээр л уучлалыг хүлээж авсан. Бид нар загламаа дээр л Бурханы эвдрүүлэлийг хүлээж авсан байна. Тэгээд юу гэж хэлж байгаа юм дахилчийг бүр майланган нөмрөг өмсөх бөгөөд биедээ дотор хувцастай байх бол энэ маш чухал. Энэ яг бол тэр дахилч дотроо энэ цав цагаан цэвэрхэн хувцас өмсдөг байсан байна. Энэ бол Бурхан бидний дотоод амьдрал, дотоод зүрх сэтгэлийг цэвэр хариун байгаасаа гэж хүсдэг талаар хэлж байгаа. Тэгээд дахлын ширээн дээр гал шатаасан шатаал дахлын үнсийг тэр авч дахлын ширээний хажууд тавьгээ гэж хэлж байгаа. Энэ өнөөдөр сүнслэг утгаар юу гэж хэлж байгааг бол Бурхантай хүн харилцаатай байх юм бол Бурханы өмнө тийм ээ хүн амьдрах юм бол энэс юу гардаг вэ гэх юм бол тэр жинхэнэ галтай амьдралаас юу гардаг юм бол гимшил төрөн гардаг. Гал асчил байгаа бол юу гарах вэ? Үнс гарах болно. Та өөрийгөө анзаараарай. Ер нь хизээ ер нь хамгийн сүүл гимшсэн бэ?
хэл хамаараа магадгүй хэн нэгэнтэй буруу харилцсан, үр хүүхдээ буруу ярьсан, тийм ээ хань ижилтэйгээ буруу ярьсан. Бид нар заримдаа тоогоо болцсон байдаг. Гэмшил байхгүй. Яагаад гэвэл бид нар бурханлаг хэм хэмжээр, бурханлаг биднэрт нөгөө тийм ээ одоо луужин гэх юм уу? Зүгчиг багхгүй болсон. Хэрвээ тэгж бол өнөөдөр би танд анхааруулж хэлмээр. Бурхны гал руу ойртосоо гэж үзэж байна. Дан санджаа бол Мосе хон хариулаад 40 жил цөлд амьдарсан. Бурхан Мосег дуудлагаар дахин дуудаж татахын тулд тэр хизээч унтрашгүй галыг тэр бутыг асаагаад тийм унтрашгүй гал руу дуудсан байна. Тэгээ Мосе дуудаад би чамд Израилийн ард түмнийг тийм 430 жил болсон Израилийн ард түмнийг Египтээс гаргаа гэдэг тэр дуудлагыг өгөхөд Мосе бол хүлээж авч чадахгүйсэн. Яагаад? Тэр Бурхны галаас дэндүү хол болцсон юм. Эзэн дуудлага өгөх үед сонсгой болсон байдаг. Эзэнд үйлчлэх боломж гарч ирэх үед сонсгой болсон байдаг. Золиос гаргах үйлчлэх боломж байхад хүн тийм ээ тэгэх чадамжгүй болсон байдаг. Тэгвэл бидний амьдралаас гимшил байх үед тийм ээ тэр галаас үнс гарч байгаа шиг яг гимшил биднээс төрөн гарч явах хэрэгтэй. Гимшил бол Бурхны таалал. Амен. Гимшиж байгаа хүн Бурханд таалагддаг. Гимшдэг хүн Бурханд таалагддаг. Харилцаанд үнэхээр өсөе гэвэл гэр бүлийнхаа харилцааг илүү төлөвшил рүү дагуулъя. Үр хүүхдүүдтэйгээ харилцах харилцаагаа төлөвшил рүү дагуулъя гэвэл уучлал бол харилцааг төгөлдржүүлдэг зүйл. Библи ерөөсөө нөгөө хүн чинь чамд таалагдвал уучил гэж хэлээгүй. Харин Бурхан хэрхэн уучилдаг шиг уучлаа л гэж биднэрт тушаадаг. Тэгвэл бид нэр Бурхны гал бидний амьдралд яг юу хийдэг вэ? Яагаад бид нар Бурхны галыг чухалчлах ёстой юм бэ? Бурхны гал гин нүглээс цэвэрлэж ариусгадаг. Бурхны гал бид нар ойрхон байх юм бол гин нүгэл биднэрт харагдчих. Гин нүгэл биднэрт харагдана. Ер нь хүн гин нүглээ харахаа болцсон байдаг. Тэгээд Есүс хэлсэн байна. Нүдэнд чинь тийм ээ том дүнз байсаар л бусдын толгой дээр байгаа тэр жижигхэн үрдсийг хараад толгой дээр чи үрдс байгаа даа штэ гэж шүүмжилдэг. Ер нь хүн бусдыг шүүмжлээл, ховж ив яриад, дүүгнээл, бардамнаал ингээд ирэхэд юм бол хүн өөрийнхөө нүдэнд том дүнз байгаагаа хардаггүй. Яагаад гэвэл хүн өөрийгөө харахаа болохоор бусдыг тод харж эхэлдэг. Тэгээ шүүмжилж эхэлдэг. Ром 8 дугаар бүлгийн 13-аас 14 дугаар ишлэгийг уншвал ингэсэн байна. Учир нь хэрв та нар махбодын дагуу амьдрал үхэх ёстой. Харин та нар сүнсээр биеийн үлсийг үхэлд хүргвэл амьдрах болно. Учир нь Бурхны сүнсээр өдрөдүүлж байгаа бүхэн Бурхны хөвгүүд юм аа гэж хэлсэн байна. Сүнсээр амьдрах тухай хэлж байгаа. Ариун сүнсээр амьдрах юм бол ариун сүнс биднийг гимшил рүү даавалдаг, ариусгадаг. Бид нар заримдаа ямар ч хэрэггүй зүйлсүүдийг норон дээр, амьдрал дээр, тээсээр алхаж идэг. Баах ингээ зүүцсэн. Тийм таах хэвээр, ийм юм таах хэвээр, тэр тэгэх хэвээр, ингэх хэвээр. Зандаа ингээд хэрэггүй. Тэрний юу юм бол гомдол, атаархал, жөтөөрхөл янз бүрийн зүйлсүүдийг тээгээ явчихдаг. Ариун сүнс биднийг удирдах үед, ариун сүнс бидэнтэй хамт байх үед энэ бүгдээс цэвэрлэн ариусгаж харин биднийг хөнгөрүүлждэг. Тэгээ эзэнд найдагчдын хүчин шинжлэгдэж бүргэд шовоомод жигүүр дээрээ илэн халина гэж хэлсэн байна. Есүс юу гэж хэллээ? Хүнд ачаад дарамт төрсөн хүмүүсээ над руу ирэхтэн. Тийм ээ буулгыг чинь би өөр дээр аавь. Тэгээд миний буулгыг та нар аав. Миний буулга бол хөнгөн юм а гэж хэлсэн байна. Тэгээ Бурханд найдахаа болохоор маргаашийг найдвартай болгомоор байдаг. Танд юу хэлж байгааг ойлгож байгаа. Дараагийн сарыг найдвартай болгомоор байдаг. Яг тэгвэл бид нар Бурханд найдахгүй юм бол дараагийн сар яана. Хүүхд маань одоо их сургуульд орохоор яана. Тийм ээ тэгэхээр яана. Бид нар ирээдүг шийдэж чадахгүй. Бид нар шал хэрэггүй ингээд зүйлсийг тээгээд амьдарч идэг. Мэдээж би тэглээгээд ирээдүйдээ бити санаа тавь гэж хэлж байгаа биш шүү. Бид нар залбираад Бурханд даатахад өнөөдөртөө бид нар дүүрэн амьдраасаа гэж Бурхан хүсэж байгаа. Тэгвэл Бурханы гал бидэнд ухаан ойлгох, мэрэгэн ухаан хүчийг өгдөг. Ухаан ойлгох мэрэгэн. Хүн ингээд гимшээд тийм ээ Бурханы хариуцлал дотор амьдрахаар хүн мэрэгэн ухаантай болдог. Яг бол юу нь хэрэггүй юм бэ? Яг юу хэрэгтэй юм бэ гэдгийг чухалчилдаг.
Хэнд би үгүй гэж хэлэх үү? Хэнд би заа гэж хэлэх үү? Нэгэ чухалчилдаг. Есүс хэлсэн та нарын заан за үгүй нь үгүй байгээ гэж Есүс заасан. Бидэнд надад бол нэг эмэгтэйг 5 хүүхдийг хайрлаж, халамжилж, сахин хамгаалж амьдраа гэж Бурхан надад өгсөн. Энэ бүхэн надад хамгийн чухал. Мэдээж чуулганы маань хүмүүсийг надад өгсөн ч гэсэн би хизээч гэр бүл шигэ Бурханы өмнө хариуцлага үүрээгүй. Би та нарын сүнслэг амьдралд анхаарал тавьж байгаа боловч нарын гэр бүл, үр хүүхэд, санхүү энэ зүйл та нарын хариуцлага. Бид нар юу миний хувьд чухал вэ гэдгээ ялган харж сурдаг. Би хэнд цагаа зориулах уу? Би хэнд хүч энерги зориулах уу? Тэгэл бид нар мөнгө хөөж аль эсвэл бусдын өмнө үгүй гэж хэлж чадахгүй явж гэр бүлтэй цаг гаргахгүй явж үр хүүхдүүдэд анхаарахгүй явж бөөн асуудалтай нүүр тулдаг. Энэ бол хизээч мэрэгэн хүний амьдрал биш юм аа. Нэг бол бид нар тийм ээ яг энэ цаг үед бид нар хөдөлмөрлөх ёстой, хийх ёстой, бүтээх ёстой байтал зүгээр суусаар хагаад тэгээ яг хэрэгтэй үед нь яг тэр зүйл шаардлагатай үед цаг улирал ирэх үед бид нар хоосон дарчигхан сууж идэг. Энэ бол Бурханы мэрэгэн ухаан биш юм аа. Юм чи сургаалт төгс номын 6 дугаар бүлэг дээр юу гэж хэллээ? Яв шоргоолж юу хийдгийг ажиглан хар. Залхуу минь гэж зэмлсэн ба. 1-р Коринтын 2:9-дээр гэвч нүд үзээгүй, чиг сонсоогүй, хүний зүрх сэтгэлд ороогүй юмсыг Бурхан өөрийг нь хайрладаг хүмүүст бэлтжээ гэж бичигдсэн ёсоор болжээ гэжсэн. Бурханы гал дотор амьдардаг хүмүүс Бурхан мэрэгэн ухаан ойлгох чадвар өв. Та нар санаж байгаа бол Соломон хаан бол үнэхээр түүхэнд байгаагүй баян чинэлэг мэрэгэн ухаантай хаан байсан. Түүнд эзний өргөөг барьсны дараа эзэн үзэгдэд юу гэж асуудаг вэ? Би чи надаас юу гоохыг хүсэж байна? Та надад мэрэгэн ухаан эзнээс эмээх зүрхсэтгэлийг өгөөч гэдэг. Тэгвэл эзэн үнэхээр тэнд гуйлд нь таалагдсан учраас би чиний гуйгаагүй бүхнийг хүртэл өгч байна гэж хэлсэн. Ариун сүнс хаана байна? Тэнд гэрэл байдаг. Гэрэл тусахад Бурханы илчлэлт өгдөг. Илчлэлт бол маш чухал шүү. Бурханы үг тийм ээ яг хувьчлан надад амьдрч амилж ирдэг баг. Мэдээж уншихгүй бол юу ч илтгэхгүй шүү дээ. Нэгдүгээр Коринтын 2:10 дээр ингэсэн. Гэвч Бурхан үүнийг сүнсээр бидэнд илчилсэн юм. Учир нь сүнс бүх зүйлсийг тэр байтугай Бурханы гүн юмсыг ч гэсэн нэгтэлдэг аж ахуй гэж хэлж байгаа. Иохан 14:26 ингэж хэлсэн. Харин туслагч буюу миний нэрээр эцгийн минь хэлгээх ариун сүнс та нарт бүгдийг заах бөгөөд та нарт хэлсэн бүгдийг минь сануулах болно гэж хэлсэн. Иохан 16:13 би Бурханы галыг би ариун сүнсээр дүүрэн амьдрах тухай яриад байгаа шүү. Харин үнний сүнс ирэхдээ та нарыг бүхий л үнэн өөд удирдна. Та нар өөрөөсөө биш, харин алив сонсох юмаа ярина. Ирэх зүйлийг тэр та нарт мэдүүлнэ гэж хэлсэн. Бүх зүйл цаг хугацаа өнгөрөхөд дуусах болно. Харин Бурханы хаанчлал бол бат тогтно. Библиэд хэлсэн ба Бурханы хүслийг үлддэг нэг нь л үлдэх болно гэж хэлсэн. 3 дугаарт Бурханы гал биднэрт яагаад хэрэгтэй вэ? Халуун болгодог. Хүмүүс хүүтэн хүнд дургу. Хүмүүс итгэлгүй хүнд дургу. Хүмүүс тийм амьдралд гутарцсан хүнд дургу. Би та нарын магадгүй ингээд хүмүүстэй ажиллаад ингээд удирдлагын үйлчлэл ялангуяа сүнслэг удирдлага дээр олон жил болоод ихэр хүмүүсийг баг ингээд тодорхой хэмжээнд мэддэг болдог. Ер нь Библийг уншиж гин үү, уншихгүй байна уу, залбирж гин, залбирахгүй нь та баг Есүст итгэж гин үү, итгэхгүй байна чинь ч баг анзаарна. Ер нь хүмүүс хардаг. Ер нь хүмүүс мэдэрдэг. Тэгвэл тань та өөрийгөө итгэлийн амьдрал халуун байлгах зүйлийг сонгож гин үү? Хүүтэн байлгах зүйлийг сонгож гин үү? Дэлхийн оргил манлайлалын чуулган дээр нэг лекцэн дээр нь тэгж ярьж ирсэн шүү дээ. Би эрэг хүн баймаар байна. Эрэг хүн баймаар байна гэж шийдвэр гаргадаг. Тэнгүүтлээ өглөө босоод гутранг юмыг үздэг. Тэгээд өдөрт гутранг хүмүүстэй цаг өнгөрүүлдэг. Тэгээ оройн аимшигын кино үздэг. Тэгээ орой орондоо орохдоо унтахынхаа өмнө би яагаад ингэж гутраад байна? Би яагаад ингэж түгшээд байна гэж залбирдаг гэж хэлж байна. Юу сонгож байна?
Галаат 5:22-оос 23 дээр ариун сүнсээр бид нар дүүрэн амьдрал биднээс юу төрөн гарна гэж хэлсэн бол сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, дэвчээр, инэрл, сайхан сэтгэл, итгэмж, дүлгөөн зан, өөрийгөө захирахуун юм. Эдгээрийн эсрэг хууль гэж байдаггүй юмаа гэж хэлсэн байна. Хайрлаж байгаа хүний эсрэг ямар хууль байх вэ? Баяр баясгалантай амьдарч байгаа хүний өмнө ямар хууль байх вэ? Чи хитрхи баярлаад байна. Юм байхгүй үстэй. Амар тайван, дэвчээр, инэрл, сайхан сэтгэл энэ бүгд ариун сүнсээр дүүрэн амьдрахад, Бурхны гал дотор амьдрахад биднээс төрөн гардаг үр жимс байна. Тэлийн аханд үсэ. Дөрөвдүгээрт нь итгэлийн амьдралыг өөрчилдөг. Утга учиртай болгодог. Нэг хүмүүс зоригтой болгодог Бурхны гал. Яг бол шатах зүйлсүүд нь шатаад, жинхэнэ зүйлсүүд нь үлддэг. Тэр үед хүн би яг энэ л зүйлийн төлөө амьдрна. Би энэ л зүйлийн төлөө амьдралаа зориулна гэж шийддэг. Надад бол иймд хүмүүс гоё идэг. Бас айдаг энэ хүмүүсээс би. Нэг хүн хүндлэж айдаг гэсэн үг. Ямар хүмүүс вэ гэвэл шийдсэн хүмүүсийг би хүндлэн харилцдаг. Яагаад гэвэл шийдсэн хүмүүс бол үнэхээр гоё талаасаа аюултай гэж хэлж байгаа шүү. Яг шийдсэн байдаг. Эзний төлөө амьдрна гэж шийдсэн. Эзнээс өгсөн дуудлагын төлөө ямар ч золиос гарахад би бэлэн байна. Би зориулна гэж шийдсэн. Хэрвээ та нар надтай хувьчлан нөхөрлөж цаг өнгөрүүлэх юм бол би ямар зүйлүүд, ямар боломж, ямар санхүү, ямар нэр алдар, ямар амбицаас татгалзаж амьдрсныг сонсох юм бол та нар гайх байх. Яг тэгвэл тэр минийх биш байхгүй. Надад тийм зүйл өгөгдөхөөр надад Бурхан дуудлага өгөөгүй. Харин бас ямар золиос гаргаж, ямар санхүүгөө зориулж, ямар зүйл дээр заримдаа хоосон хонож, заримдаа үнэхээр өөрийгөө чангалж тийм ээ. Зориулж ирсийг сонсох юм бол хөөх би ингэж амьдрч чадах болов уу гэж бодож ч магадгүй шүү. Яг бол хүмүүс өнгөцийг хардаг. Пастор юм чинь. Ястаа ингэж болдог бах та. Үгүй хатуусаа. Итгэлийн амьдрал өөрчлөгдөнө гэж бодохоо та бүхэн маань гоё юмтай болж ивэгдэнэ гэж бодож магадгүй. Зүгээр л тэр хүний өмнө Бурхан байхад хангалттай болдог. Бурхан хамгийн агуу. Бурхан л байхад болно гэдэг тэр итгэлийн амьдралаар амьдарч эхэлдэг. Энэ үг та нарт таалагдахгүй байж магадгүй. Яг л бид нар Бурхан минь өрөөгөөч гэж хэлэхдээ яг үүндээ зөндөө бол материалын зүйлийг төсөөлдөг. Харин жинхэнэ өрөөл бол Бурхан өөрөө байхгүй. Бурхан өөрөө бидний өрөөл байхгүй. Тэлийн ахт үсэ. Гал асч ижил утаа гарна. Хүч юм уу? Ямар нэгэн гоё үнэртэй л асч ижил тэндээс гэр оронд гоё үнэр тархдаг. Тэр шиг итгэлийн амьдрал галтай байж ижил анхлын үнэр гаргаж чадна. Галтай байж ижил тийм ээ дулаацуулж чадна. Галтай байж ижил хүмүүст нөлөөлж чадна. Асын хараа чуулган үнэхээр сайн мэдээний төлөө амьдрдаг хүмүүс олон болоосай гэж үзэж байна. Есүсээс ичдэггүй хүмүүс олон болоосай. Сургууль дээр, ажлын талбар дээр, гэр бүлдээ Есүсээс ичдэггүй хүмүүс олон болоосай. Яг бол Есүс ингэж хэлсэн ба. Та нар надаас ичих юм бол эцсийн өдөр би та нараас ичих болно гэж хэлсэн ба. Гэтэ үнэндээ бид нэр галгүй амьдрах юм бол ичих болно. Яг бол галгүй амьдрал бид нар үнэхээр өөрсдөө эзний үгийн дагуу амьдрахгүй гэж. Өөрсдөө янз бүрийн гэм нүглийн асуудал дотор байж би хүмүүст сайн мэдээ ярих гэж өөрийгөө харж гутардаг. Харин ариун сүнсний гал дотор орох юм бол тийм ээ ариусгагдаж, шатаагдаж үнэхээр бид нар жинхэнэ сайн мэдээний галтай амьдрах бол. Бид нар сүнсээр дүүрэн амьдрах бол. Библи хэлсэн байна. Эфес 5:18 дээр дарсанд бүс огтур, эс бөгөөс хит самуурал бай. Харин сүнсээр дүүрээ гэж хэлсэн байна. Итгэлийн амьдрал чинь уйдгартай байна. Тэгвэл цуглаан уйдгартай биш шүү. Үйлчлэл чинь уйдгартай байна. Гарт чинь багтаал өстө ингээ хийчдэг ингээл туршлагажаад ирэх юм бол аюултай шүү. Бид нэр Бурхны гал дотор биш. Бурхны галаар үйлчлэх биш. Зүгээр хуурай. Ямар ч тийм ээ үр нөлөөгөө болж ирнэ. Библиэд хэлсэн юм. Ишлэлт номон дээр ариун хүмүүсийн
Ишлэл 5:8 дээр тэрээр хуйлмал номыг авахд 4 амтан болон 24 ахлагч хурганы өмнө унцгаав. Тэд тус бүр ятг болон утлагаар дүүрэн алтан савтай ажээ. Тэдгээр нь ариун хүмүүсийн залбирлууд юмаа гэж хэлсэн. Тэдний ханд үсэ. Итгэлийн амьдрал чинь өөрчлөгдөхөөр залбирал таны хувьд чухал болж эхэлнэ. Гэрчлэл чухал болж эхэлнэ. Өнөөдөр хараарай. Итгэгч хүмүүс уулзаа хэдэн цаг юм яриад хэдэн цаг ингэ суухдаа би таныг асуув. Яг тэр дунд Есүс гэрчлэгдэж байна. Талархал хуваалцж байна. Бурхан миний амьдралд энэ зүйл хийлээ гэж би бинтийгээ ярьж байна. Библи хэлдэг шүү дээ. Утга учиргүй тоглоом нариг нь ямар ч хэрэггүй юм аа. Харин хэрэгтэй үед нь бие бинийгээ босгон байгуулах тийм үгээр хоорондоо ярилцж бай гэж хэлдэг. Эхтэн нөхөр хоёр манай хасаараа чуулган маань гайхалтай сайхан гэр бүлүүдээр өрөөгдсөн. Гэр бүлүүдээ хосуудаа та нар бие биенийхээ дунд Бурхныг алдаршуулж ярьж гинэ. Аль эсвэл ам нээхээр бие бинийгээ гутаанд доромжилсан, бие биенийхээ сул талыг тоглоом шоглоом болгосон ийм харилцаагаар харилцаж гинэ. Иремья 29. Иремья бол үнэхээр эзэн тайртай золиостой амьдралаар амьдарсан иш үзүүлэгч. Тэр гэхдээ үнэхээр сүнсээр дүүрэн хүн байсан. Тийм учраас 29 дээр ингэж хэлсэн. Харин хэрв би түүнийг дурсахгүй, нэрээр нь дахин ярихгүй гэвэл энэ нь миний сэтгэл зүрхэн дотор ясаар минь хаагдаж хүрээлэгдсэн шатаж буй гал мэт болно гэжсэн. Би үүнийг дотроо хадгалбал ядарч би тэсвэрлэж чадахгүй болно гэжсэн. Иремья бол үнэхээр Бурхныг гэрчилж, Бурхны хэл гэсэн зүйлийг хэлэхгүй байх юм бол би тэгэл дуусч байгаа юм аа. Яах юм? Би тэр галыг тийм ээ бусдад дамжуулахын төлөө буудагдсан. Зүгээр би өөрөө дотроо галтай, өөрөө болоо яваад байх юм бол энэ бол би үнэхээр харамсалтай амьдрал юм аа гэдгийг хэлж байгаа. Иохан 6-гийн 63. Ам өгдөг сүнс тийм ээ. Сүнс бол ам өгдөг, махбод бол ашиггүй юм аа гэсэн. Миний та нарт хэлсэн үгс бол сүнс ба ам билээ гэж хэлж байгаа. Яг түүсэ. Энд махбод гэж хэлэхдээ бидний өнөөдөр бие махбодыг яриаггүй шүү. Энэ бол нүгэлт мөн чанарыг хэлж байгаа гэдгийг та нар ойлгож байгаа. Нүгэлт мөн чанараа бид нар тижээгээд амьдрах уу? Эсвэл бид нар сүнсээр дүүрэн амьдрах уу? Өнөөдөр Библи бидэнд хэлж чинь Левийн номоор дамжуул. Тэр гал унтрах ёсгүй юм аа. Өглөө болгон дахилж өрдөх ёстой юм аа. Тэгвэл өдөрөө боож үзье. Бид нар Бурхнаар дуудагдсан хаанд дахилж хүмүүс байхгүй. Хуучин гэрээнд бол сонгогдсон дахилж үйлчилдэг гэсэн бол Бурхан биднийг шинэ гэрээн дээр бүх хүнийг хаанд дахилж гэж дуудсан байна. Тэгм учраас өглөө болгон бид нар тэр дахлын ширээн дээр асж байгаа галаа өрдөх ёстой юм аа. Чимээгүй цагаа хийж, залбирч. Ялангуяа би 10 жилийн өмнө магадгүй 20 жилийн өмнө пасторлсан бол одоо замдаа боддог. Арай дээр үе байсан юм болоо. Харин энэ цаг үе маш хэцүү байна. Яагад гэвэл мэдлэгээр зүгээр халигд салгиж байна. Мэдээллээр бол үнэхээр дүүрэн үеийнхэн байна. Сошиалд бол зүгээр хөлгөө далаа шиг живж байгаа. Гэхдээ амиар бэлгсэн хүмүүс маш цөөхөн. Би ерөөсөө яг ингээл 20 хэдтэй байхад дөнгөж ингээл 20 хэдтэй байхад манай илгээлтийн эзэн үрж ирэл биднээс ингээл бүгдөө хөөрөөл зуны кемптээ хонуутаар явна мом ингээл хөөрж яхад орж ирэл за намайг шууд Солонгосоос баг ирж байна. Пасторуудын багийг аваад энэ багийг аваад Бурайд руу илгээлтээр явах болно гэж хэлэнгүүтэл би душаад авж байгаа цэрэгшгэл явдаг байсан. Окей. Миний дотор бол хүсэж одоо кемпт явахыг хүсэж байна. Гэхдээ миний удирдагч намайг энэ багийг аваад би орос хэл мэдэхгүй шүү дээ. Солонгосоор муухан байсан. Тэгэл үйлчлээ явж ирсэн. Пасторууд биш юм биш. Өсвөрийн хүүхдүүд 30-аад хүүхдтэй одоо 22 хүүхдтэй 8 багштай ингэ явж ирсэн. Тэгэл очиод Бурайдын тосгодуудаар яваал. Тэгэл Солонгос нөгөө багш маань сайн мэдээ яриад энд нь би орчуулаад энд нь илгээлтийн эзэн ихнэр Орос руу орчуулаад энэ 3 орчуулагч 2 орчуулагч нар 3 хүн ярьж байгаа байхгүй.
Тэгэл яг тэр эргээ тэрийг харахаар маш галтай байсан. Бид нар зүгээр ингээд сүмийн шалан дээр сандал дээр унтаал. Тосгоноос тосгон руу яваал. Үйлчлээл. Тэгэл яг л Исая дээр хэлсэн шиг би энд байна. Намааг илгээгээч гэж байгаа юм шиг л. Ерөөсөө би үйлчлэе, би хий. Дагалдаж битэг сургуульд үйлчилж явах үед хизээч хичээл заах маах мундаг тийм үйлчлэл даалгахгүй. Ерөөсөө үйлчлдэг юм маань тийм ээ. Оюутнуудаа яаж нөлөөлж, яаж эднэр туслах уу? Өглөө болгонд гимнастикэн дээр цуг гарна. Тэгээ Микаастер битээр нэг удаа DTS дээр тэгж үнэлэгдэжсэн. Нэг ч удаа гимнастикэн дээр тасалж байгаагүй хоёр багш гээ. Өглөө сэрэхэд хамт байсан, орой унтахад хамт байдаг хоёр багш гээ. Хийж өгч чадах юм байхгүй. Дандаа хамт байна. Харин магадгүй өнөөдөр бид нар тэр гал хайчиж байна. Эсний төлөө өөрийгөө зориулъя. Одоо бид нар чуулганаа арих чинь. Би чуулганд зориулъя. Би өгье. Бүр шийдвэр гаргаа тийм ээ. Би ингэж үргэе. Би ингэж зориулъя. Энэ үеийнхэн сэрээсэй гэж үзэж байна. Амин. Яад бол муу нэгэн Бурхны галыг унтраасаа гэж үзэж байгаа. Галгүй болоосаа гэж үзэж байгаа. Талын багийг өрч хамтдаа залбирая. Энэ цаг мөчт магадгүй гимших ёстой зүйл санагдж байгаа бол гэтээ ариун сүнс улам илүү гэрлээ тусгаасаа гэж харуулаасаа гэж залбираасаа гэж үзэж